За, сайн байцгаана уу? За бичлэгээ хийгээгүй бас ерөөсөө амжихгүй л байгаа даа шүү. Ойлгоорой гэж тэгээ бас хүлээж минь бичлэгийг минь хүлээж идэг. Одоо та хэдтэй үнэхээр их баярлалаа. Тэгээ хэрэг би бичлэг оруулж чадахгүй байгаа дээр ер нь хувийн уншлага хийгээд суугаад байгаа шүү гэд. Тэгээ завгүй байгаа шүү. Тэгээ өглөөгөр нэг жоохон цаг гарсан дээр ингээд бичлэгээ хийх гэж сууж байна. За өнөөдөр бас нэг сонирхолтой сэдвээр тэр хүнээс одоо хэрэг ингээд нөгөө хайрын загтал бичвэл тэр хүн танд одоо яг юу хэлэх бол гэд. За нэг тийм сэдвтэй одоо манай эрчүүд чинь бас ингээд нөгөө сэтгэлийнхаа үгийг илэрхийлдэг хүн нь бүр үнэхээр ховрштой манай Монгол эрчүүдийн нэг бараг цуснд нь байдаг баг тий. Тэгээ нөгөө эмэгтэйчүүд нь бүгдээр нөгөөдхийнхөө сэтгэлийг тааж ойлгох гэж бүр ингэж надад хайртай болов үгүй юм болов ядаж надад нэг аятайхан гоё үг хэлчихгүй юм гээд ингэж ихэнх нь за азтай эмэгтэйчүүд бол байгаа бас үнэхээр сэтгэлээ илэрхийлдэг мөн тий сайхан хүнтэй учирсан та хэдтэй баяр хүргэе. За тэгээд ихэнх нийтлэг бараг нэр 80% нь сэтгэлээ илэрхийлээд сайхан яриад ингээд нэг тийм ойлгомжтой байдалд байдаггүй шүү дээ тийм ээ. За би олон уншлагууд хийгээ сууж хаад ер нь л тэгээд одоо нөгөө хүнийхээ сэтгэлийг мэддэг байсан бол юу гэж л одоо надад хандах үдэ бас тийм ээ. Нөгөө хүндээ итгэдэг байсан бол бас юу гэж надад хандах үдэ гэж ингэж боддог л доо. Тэгэхээр тэр хүн үнэхээр ингээд танд ингээд нэг хайрын загтал бичүүл яг ингээд үнэхээр сэтгэлтэй юм уу хайртай юм уу ер нь яг юу бичих юм болоо гэд ингээд үзье. Тэгээд уул нь бол одоо миний сэтгэгдэл бол одоо та хэдийнхаа сонсож байгаа та хэдийнхаа айгуугаа ингээд нэг сэтгэлийг нь өргөөд ингээд нэг тийм хүн чинь нэг юм хайрын захиа авахаар бүр нэг ингээд хөл газар хөрөхгүй баярлаад хүүхчиг хөрөөд ямар ч насны хүн ер нь нэг тийм байдаг шүү дээ. Хүний сэтгэл гэдэг юм чи ерөөсөө нас хамааралгүй учраас заавчлаарай. За тэгэнгүүт хүсэл мань бол тийм ээ. Энэ гурван хөөхөн хөзрөөр дамжуулаад та хэдтэй айл болох сэтгэлийг чинь өргөх тийм нэг юм гоё мессеж өгөх юмсан гэсэн бол хүсэл бол байна. Гэтэл хөзөр яг үнэндээ юу гаргаж ирхийг одоо би мэдэхгүй. Тийм болохоор хэрв жоохон тийм сэтгэл дундуур ч юм уу одоо нэг жоохон хэрэг мэдэхгүй шүү дээ. Одоо юу хэлхийг мэдэхгүй учраас тийм болохоор тийм хэрэг хин нэгэнд таалагдахгүй жоохон онцгүй нэг гонсоолгохоор ч юм уу тиймэрхүү уншлах хэрэг болвол өршөөгөөрэй гэж хэлмээр байна. Тийм. За миний хүсэл бол та хэдтэй урам зориг бүр нэг хайраар бэлхаад нэг тийм жинкнээсээ чин сэтгэлээсээ тийм одоо нэг хайртай хүнээсээ загтал авсан юм шиг яг л нэг тийм уншлах хийх хүсэл бол байгаа шүү гэж хэлмээр байна. За ингээд өнөөдөр 3 төрлийн стикерээ тавьсан. За энэ бол нөгөө тийм дэнсэлдэг тийм жинлүүр. За энд бол нэлээд эрдэм мэдлэгтэй шар шувуу байна. За энэ болохоор 5 шүү тийм. За тэгээ энэ 3 хөзрөөр уншина. Гурлал их хөөрхөн зурглалтай хөөрхөн ер нь их тийм гоё мессеж өгч чадах уу гэсэн тийм хөзрүүд аль болох сонгож тавьсан байгаа. За тэгээ та хэдтэй сонгох жоохон хугацаа өгчээ. За тэр хооронд нэг лаага асаагаад тэр лаа маань бэлтжих хооронд яг нэг 20 минутын уншлага хийдэг учраас 20 минут асаал яг унтардаг тийм лаа байгаа. Тэгэхээр яг бэлтгэл хийж хооронд бас тэгэл 20 минут болцсон л. За одоохон лааныхаа суурийг нэг жижиг арчиж байгаа шинэ лав тавьдаг. Бэлдээл гэсэн чинь болоо тэгээд болоог байсан байх шүү.
Өнөөдөр ч одоо ширээгээ өөр газар нүүлгээд арай нэг тухтай. Би дандаа газар нөгөө завил цуудаг байхгүй. Тэгээд олон цагаар завил цуугаад уншлах хийгээд ахаар өөр хөл нуруу өвдмөр юм байна. Байнгын нөгөө завилаас уучгаар. Тэгээ өнөөдрөөс шилжиж сууршиж сандал ширээн дээрээ гараад байгаа. За энэ маань хинт ч хамаагүй л яриа ах гэхдээ зөвхөн миний нөхцөл байдал нэг тийм байна л гэдэг. Таг чимээгүй алга болцсноос одоо тийм юм ярьж байгаа. Лагаасаа ч бол гэж бодсондоо ярьж байна шүү. За окей. За лагаасаа. Нөө Японд одоо нэг гоё дулаарахгүй байгаа дах юм. Сайхан дулаарчвал хөнгөн сууж байгаа сайхан байхгүй юу? За бахан дэми юм ярьлаа. За одоо та хэд мэн юугаа тий хөзөр сонгоцсон байхаа гэдэг. Уншлахандаа орё. Нэг бишээ тавина. За нэгдүгээр группийн уншлага эхэлье. За тэгээ яг нөгөө гүйлгээд 1 2 3 дугаар группээ шууд уншлагаа сонсох боломжтойгоор нөгөө байршуулдаг болохоор тэгээд суулцгуудыг алгасаад явждаг байхаа гэж бодвол. За тэг хэрэг хэнийг нь сонсч байвал чимээгүй хэлтэй нь штэ гэл тэгэл яриад идэг хүн байгаа шүү. За энэ хөзөр маань. За өнөөдөр жинхэнэ хайрын гоё мессеж авах гэж байгаа учраас хайрын хөзрүүдээс тий хайрын картуудаас тусламж авна. За Romance and Love гэдэг энэ хөзрөөс эхний ээлжинд Oracle message card авъя. За нэгдүгээр группийнхэнд зориулагдсан Oracle message card гэж байна. Энэ юм аа. Relax гэж шүү. Relax жоохон тайван бай, тайвшраа гэж энэ. За friendship гэж за их хоёр гоё үзэр гарч ирлээ. За шүгүр хахад 2 3 4 картнаас авна гэдээ бэлдсэн байгаа. За Romance Angels картаас за нэгдүгээр группийнхэн зориулагдсан message card гэж. What waiting for? And divine timing is it work in your life, low life. Sorry, not hot. За ахад нэг картнаас. За тэгчгээл уншлахандаа орно. Энэ удаагийн ширээ минь нэг жоохон өмнөхөөсөө жоохон жижигэрсэн энэ дөрөөсөө ширээн дээр хамгийн юм багтахгүй. Жоохон тийм. Их л болгоомжтой хөдлөхгүй болол хамаг юм нурааж мэтгэрлээ. За. Нэгдүгээр группийн зориулагдсан хайрын мессеж карт өгөөч. Let go of the past гэж байна. Clear energies allow more love in your life. Цэвэр энергитэй таны хайрын амьдралд одоо allow your love life. Let go of the past. Өнгөрсөн лөө буцацгаая. Аха, энэ яг нөгөө нэг эсрэгээрээ бүр юу хэлж байгаа юм байна. Ойлгох гэсэн чинь. За ингэж жаад. За ингээд юуны хөзрүүд бол нэгдсэн. За одоо тараад хөзрүүд яах юм.
4 группийн зориулагдсан. Тэрний хайртай хүнээс нь хайрын мессеж авъя. Хайртай хүнээс нь тийм. Хайртай хүнээс нь хайрын мессеж захтал авъя. Сэтгэлийнх нь үгийг илэрхийлээд гаргаад өгөөч. За тараа хөдрүүд маань яагаад жаахан уруу царайтай уран хугарсан байдлын энтрийг илэрхийлж байна. За тэгээд эхний ээлжинд гарч ирсэн хөдрүүд маань хайрын загтал авах гээд байхад юу гаргаж ирээд байна вэ гэж хэлмээр шахвал болоод байна шүү. За хайрын загтал авъя. Тэрний сэтгэлийн үгийн хайрын загтлыг авъя. Хайрын загтал. Engagement. За ингээд ер нь дэлгэгдэх хөзрүүд бол дэлгэгдсэн. За энэ relaxing find joy in the simple pleasures of just being together again. And this connection is based on friendship. It may never develop into romance гэж friendship. Worth waiting for divine timing is work in your love life. It save you to love. Та хайрлах нь аюулгүй. Let go to fast life partnership. За энэ ер нь ийм юм байна. За хөдрөөр яг юуг илэрхийлэх гэдэг нь энэ нэлээд ийм одоо урт удаан харьцаанд одоо ерөөсөө эхнэр нөхөр одоо яг нэг тийм хүмүүс бие бинийгээ үзэж явах магадлал маш өндөр байх шиг байна. Яг тийм хүмүүст зориулагдсан мессежүүд. За та тайван бай, тайвшраа. Энэ бол таны хайрын амьдралд одоо юу гэх юм гээд баталгаа өгсөн. Тийм. Та энд бол одоо нэг итгэж болно. Тэрний хувьд бол та бол хамгийн одоо нэг бурхнаас нэг ингээд тийм эвээгдсэн, тэтгэгдсэн тийм одоо тэр хүний хувьд бол та ийм хинээс ч илүү өндөрт ингэж хайрлаж явдаг эхнэр нь тийм эхнэр нь шүү, за нөхөр нь шүү. Энэ бол ерөөсөө бурхтын одоо тэр нэг илч одоо илчээр дамжуулагдаж ирсэн хайр. Одоо юу гэх юм учрах ёстой тавилан заяанд чинь ирсэн хайр шүү. Тийм болохоор энэ дээр тайван байгаарай гэж байна. Тайван байгаарай. Энэ бол одоо яг ингээд нэг амлалтыг илэрхийлж байгаа байхгүй. Тэгэхээр магадгүй бүр ингээд гэр бүл болчихсон. Өстө хормын бүгж зүүчихсэн. За тийм хүмүүс байдаг болов уу гэж хэлмээр байна. Энэ бол таны амьдралын бүр ингээд партнер гэдэг бүр бүхэлдээ амьдралын чинь партнер шүү. Тийм. Тэгээ энэ яг юуг илэрхийлж байгаа нөхөр let go of the past. Би энэ дээр жоох энэ let go of the past гэдэг нь болохоор clear energy to all of more love in your life гэдэг нь цэвэр энерги болохоор таны одоо нэг хайрын амьдралд одоо ингээд юуг авчирдаг гэж байгаа шүү дээ тий. Цэвэр энерги нь таны хайрын амьдралд тийм цэвэр энергийг авчирдаг гэдэг нь болохоор урд та энэ хүнтэй ер нь бол одоо энэ бүр ингээд юу гэх юм харж даасан тэнгэрсүүд ингээд хөдлөөд ингээд учруулчихсан таны бүр юм заяаны хань байх магадлал төлөвлөгөө юу бол маш өндөр байгаад байна. За тэгээд тэр хүний хэлж байгаа үг нь болохоор энэ хүн бол таны хувьд бол ийм хүн байна. За тэр хүний хэлж байгаа үг нь болохоор за танд хайрын загтал ирлээ одоо. Яг юу хэлэх гэж нэхэр за өнөөдрийг хүртэл ингээд намааг сонгоо те алс холын амьдралынхаа замд алс холынхаа амьдралынхаа бүр ингээд
одоо нөгөө сонголтонд ингээд намайг ингээд сонгосонд тий чин сэтгэлээсээ одоо ингээд баярлалаа. Өнөөдрийг хүртэл тий дутуу, гуцуу одоо ингээд нэг дүүрэн сайхан амьдруулж ингээд чадаагүй ч гэсэн тийм ээ чадаагүй үе байсан ч гэсэн магадгүй ингээд нэг тэр нь болохоор ингээд би одоо мөнгө санхүү одоо тий одоо гин байдлаар хангалттай дүүрэн амьдруулж чадаагүй магадгүй жоох ингээд тий мөнгө санхүүгээр дутуу гуцуу бас ингээд нөгөө одоо юу гэх нэг хоёулаа хөөрхөн ингээд нэг өөрхөн хувцас ингээд нөхөд өмссөн юм шиг ингээд хоёулаа ийм байгаа штэ. Тэгвэл ямар ч гэсэн амьдралд хамтдаа яваад байгаа хоёр байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ хүн амьдралд өнөөдөр те энэ том дэлхий энэ амьдралд намайг энэ хоёр багныхаа нэгийг болгож сонгоод тэгээд хичнээн хэцүү байсан цаг үеуд ч гэсэн намайг орхиогүй тий орхиогүй. Тэгээ би одоо амьдралдаа одоо ингээд өөрт чинь одоо хангалуун, цатгалуун ингээд бүр дүүрэн тийм аз жаргалтай одоо юу гэх юм мөнгө санхүүгийн хувьд тийм байлгаж чадахгүй байгаа ч гэсэн чамдаа хайртай шүү гэж байгаа байхгүй. Тэжнээ амьдралын ингээд тийм янз янзын олон ийм сонголтууд аягнууд ингээд зөндөө байхад энэ дээр ингээд одоо тийм зогсоод үлдсэн тийм намаагаа сонгоод зогсоод үлдсэн одоо чамдаа байгаа бүхнийгээ ингээд зориулнаа чамайг аль болох ингээд нэг баярлуулахыг ингээд хүсэж байна гэж байгаа. Үнэхээр баярлуулахыг хүсэж байгаа. Тэгээ магадгүй их том өөрөө одоо тэр хүсэж байгаа шиг нэг их томоор ингээд баярлуулж чадахгүй байгаа ч гэсэн энэ хүн аль чадлаараа ингээд баярлуулахыг хүсэж байгаа шүү гэж. Тэгээд нөгөө нэг миний төлөө бидний төлөө байгаа бүхнийгээ тийм ээ байгаа бүхнийгээ ингээд сайхан байгаа бүхэн гэдэг нь одоо юу гэнэ мөнгө санхүү сэтгэлдээ бүхнээ ингээд одоо ингээд асхан цудхан ингээд өгдөг одоо ганцхан чимэн юм шүү тийм энэ хорвоо дээр энэ наранд тийм ганцхан чимэн л ийм бүхнээ бидэнд зориулдаг. Ястаа энэ хорвоо дэлхийг гэрэлтүүлж байгаа ганц нарман юм шүү гэж байгаа байхгүй юу. Тэгээ тэрийг бодох тусамд үнэхээр ингээд нөгөө дотроос ингээд нөгөө хайр ундран настаа цээжин дотор минь гал дүрлзээд гэдэг нөгөө хурдын дуу гэдэг үстэй. Цээжин дотор минь гал дүрлзээд гэдэг тийм ээ. Яг тэрэн шиг болдог шүү гэж байгаа. Чи л энэ амьдралыг өнгөтэй, гэрэлтэй, гэгээтэй болгодог болохоор би ястаа нөгөө цээжин дотор минь гал дүрлзэл гэдэг доороос нь ингээ гал асаагаад өгж байгаа юм шиг ингэж бүхнийг дулаацуулж ингэж сайхан байдаг шүү. Яагаад гэвэл энд бүр үнэхээр ингээ сэтгэлээ юулдаг байгаа байхгүй юу? Ястаа асган цутгах энэ нэг хоёр домб барьсан энэ сүнсний энэ хүний хувьд энэ таны хувьд ингээд нөгөө хамаг л хайр чинь хамаг л сэтгэл чинь та бүхнээ ингээд юулдаг шүү. За тийм болохоор чинийхээ л хүчинд одоо би тэнгэрд байгаа юм шиг тийм ээ. Энэ наранд ойрхон байгаа юм шиг хамгаалагдсан юм шиг үүлэн дээр байгаа юм шиг аз жаргалтай байдаг шүү гэж. Энэ амьдралыг хөнгөн өнгөлөг гоё болгодог нь одоо зөвхөн чимэн юм шүү гэж. Энэ бол бурхнаас надад бүр ингээд бүр дээд тэнгэрээс надад ингээд энэ өстө дэлхий дээр буулгаад өгсөн ганцхан хөгжим аялгау од ерөөсөө минь юм шүү. Ястаа үнэхээр хөрхөн сэтгэлийн айгүй гоё үг илэрхийлж байна тийм. Өөрөө бас тэгээд энэ хүн ингэж байгаа байхгүй нэг хөрхөн ямар ч хэцүү цаг үед энд нэг хоёр ядуу чаваас ингээд нэг хувцас нөхөд өмсчихсэн хоёр ядуу хүн байгаа. Энэ мөнгө төгрөгөөр айгүй дутуу гуцуу байгаа. Ийм цаг үед минь ч гэсэн намайг орхиогүй намайг сонгоод явсан гэж байгаа шүү дээ. Тэгээд одоо нөгөө нэг өөрийнх нь санаагаар бол хичнээн амьдралд одоо ингээд нөгөө нэг дутуу гуцуу ёстой нэг ядуу нэг ёстой нэг үнэхээр ингээд энэ баялаг дэлхий хорвоо ертөнцөөс ингээд өчөөхөн төдий юмар ингээд чамайг ингээд нөгөө нэг жоохоноор аюу гэх юм одоо ингээд маш жоохон юмыг өгч чадж байгаа ч гэсэн тэр нь болохоор мөнгө санхүүгээр л яг хөө энэ ихэвчлэн эхнэрүүд үзэх байхаа тэгэхээр энэ хорвоо дэлхийн энэ том их баялаг мөнгөөс
чамд өчөөх нэг ингээд нэг туслалаар өгж байгаа юм шиг ийм нөхцөл байдалд ч гэсэн надад итгээд намайг дагаад надтай хамт урагшилж байгаа намайг сонгосон тэгээс чамдаа баярлалаа. Энэ нь болохоор би одоо энэ бүх дэлхийг ингээд тэрвэрцсэн юм шиг намайг аз жаргалтай болгодог шүү. Тэг магадгүй хөөрхөн 3-4 хүүхэдтэй юм шиг байна. 3 магадгүй одоо 4-р нь ирж байгаа айлч гэж болно. Тэгээд энэ айгүй хөөрхөн энэ амьдралыг минь үүштэй нар шиг гэрэлдүүлж бүх сэтгэлээ өгж урсгаж нар шиг гэрэлдүүлдэг чинийхээ хүчинд би бүр энэ хэсэг амар хөөрхөн. Ястаа бүх юмнаас хамгаалагдсан юм шиг болж наран дойрхон байгаа юм шиг мэдрэмж авдаг. Нар яадаг вэ? Дулаан, халуун өөртөө итгэлтэй, аз жаргалтай. Энэ нар гэдэг юм хормын төдийг танихад л энэ бүгдлэхийг хөлдөх юм гэсэн шүү дээ. Тэгэхээр нар шиг их хайраар гэрэлтүүлж намайг байнгын дулаан хэлчээрээ ингэж нөгөөд хамгаалж гэж байгаа юм бүр ингэж хамгаалж үүлэн дээр байгаа юм шиг ингэж аз жаргалтай болгодог. Энэ бусд мод саваанууд нь цэцэггүй байгааз. Тэгэхэд энэ хүний барьсан байгаа энэ дэр хөөрхөн хоёр навч ингэж цэцгэлцсэн байгаа. Ийм их хэмжээний аз жаргалыг өгж идэг. Энэ нь зөвхөн чинийхээ одоо тэр нэг хайранд чинь ингээд амьдралыг минь ингээд цэцгэлүүлж ингээд өнгө оруулж яадаг. Энэ бүр ингээд айгүй хөөрхөн ингээд амьд цэцэг ургаж байгаа, навч ургаж байгаа. Бусд модон дээр ингээд ургаагүй баг. Зөвхөн энэний сонгосон дээр ургацсан байгаа байхгүй юу? Тэгээд чинийхээ энэ дээр давхар үзэр гарч ирж байгаа шүү дээ. Чинийхээ энэ маш их сэтгэлийн харамгүй юулдаг. Бүр ингээд өөртөө байхгүй болтлоо сэтгэлээ хасгаж юулдаг баг. Тэрний хүчинд энэ модонд энэ ингэж усалж байгаа байхгүй энэ сэтгэл гэдэг усаараа ингээд харамгүй усалж байгаа. Тэгсний хүчинд энэ моднуудаас өөр юм цэцэгтэй навчтай тийм амьд мод ургасан байхгүй юу? Энэ нь өөрөө чиний гал, миний гал, энэ бус бит хоёроос гардсан салаалсан бүхнийг ингэж ургуулж цэцэглүүлж байгаа шүү гэж. Тэгээд ёстой нөгөө дээд тэнгэрээс энэ бүр дээд тэнгэрээс ирж байгаа од, хөгжим, дуу аялгау шиг амьдралыг надад намайг тийм болгож байгаа чамдаа үнэхээр их одоо хайртай шүү гэдэг. Энэ бол чи миний ёстой энэ амьдралын одоо хань. Магадгүй энэ ерөөсөө одоо би саяын хүний загтлыг ингээд уншлаа. Таны сонсож байгаа хайртай хүний загтлыг. Энэ let go of the past гэдэг нь болохоор энэ өнгөрсөн амьдралаас одоо ч нэг буян заяагаараа ирсэн. Яг л энэ тэнгэр элчүүд учруулсан байгаа байхгүй юу? Тэнгэрийн элчүүд. За тэгээд танд энэ хөөрхөн өрсүүдийг өгөөд. Тэгээд тэнгэр элчүүдийн одоо хөтөлж, зааварчилж учруулсан таны урд наснаас ирсэн одоо хань байх гэдэг байгаа байхгүй юу? Тэр мэдээж амьдрал дандаа дардан байхгүй. Хоёулаа ингээд хэрүүлтэй, тэмцэлтэй бас нэг бие биендээ урам зориг хугарч исэн цаг уууд бол байгаа. Энэ бол тэгтээ хэний ч амьдралд одоо нөгөө байдаг л ажил. Дандаа одоо тэгээд нөгөө сайхан дардан замаар явдаг айл гэрүүл гэж юусоо байхгүй тийм. За тэгэхээр тийм байгаа ч гэсэн эцсийн бүлэгт энэ хоёр сэлэм ингээл одоо ингээл барайл зогоол ингээл байж идэг л гэсэн үг. Тэгэхээр энэ анхны сонгодог таны энэ нөгөө нэг энэ юу штэ. Одоо жинлүүр амьдралыг ингээл жинлүүлэл балансаа олоод тэнцвэрээ олоод явна тийм. Хэн нэг нь ингээд нөгөө баланс тэнцвэрээ алдчих юм л эн чинь энэ хоёр аяг ингээд зогсоод байж явахгүй. Энэ хоёр сэлэн бас ингээд зогсоод байж явахгүй. Энэ бас ингээд тэнцвэрээ олохгүй болчих штэ. Тэгэхээр энэ дэр энд тэнцвэр гэдэг юмыг аюу их илэрхийлж байна л та. Тэгэхээр хоёулаа л ерөөсөө хичнээн ямар тохиолдол байсан ч гэсэн
эцсийн бүлэгт нь балансаа олвол тэнцэл үлддэг нэг сайхан одоо нэг гэр бүл хань ижлээс чинь танд загтал ярьж байгаа шиг байна да. Энэ бол таны ингээд өөрөөсөө бурхнаас өгсөн амлалт энэ гэр бүлийг илэрхийлж байгаа бүр. This connection is based on friendship гэсэн. Friendship гэдэг нь ерөөсөө одоо амлалтыг бүр нэг хурмын бүгд зөөж өгсөн таны тэр хүний. Тийм болохоор таныг relax гэж байгаа байхгүй. Тайван байж болно гэж. Одоо нэг хандаа итгээд тайван байж болно гэдэг. Та яагаад гэвэл бүх дэлхийг өөрт нь атгуулад энэ амьдралд тийм яа чи нэг юм 3 хүүхэд мөхтөл юм шиг орж ирээд байгаа байхгүй. Тийм. Тэгээд магадгүй дөрөвдөх нь одоо ирж байгаа. Тэгээд энэ амьдралыг өөрт нь ингээд бүрэн дүүрэн атгуулад тийм ээ. Энэ хорвоо ертөнцийг ингээ өөрт нь ингээд тэврүүлсэн юм шиг их аз жаргалыг тийм амьдралыг нь ингээд цэцгэлүүлж өнгөлүүлж өнгөтэй болгож өгдөг шүү гэдэг байгаа. За ийм гоё хайрын захидал мессеж ирлээ. За энэ манай энэ нэгдүгээр группийг сонгосон сайхан амьдралынхаа хантай олон жил амьдарч байгаа үр хүүхэд тийм ёстой нэг бурхны учирлаар бурхны тавлин заяагаараа сайн хань ижилтэйгээ учирсан сайхан улсууд байх шиг байна да гэж би бол бодож байна тийм. За тэгээд амьдралд нь тийм аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. Таны дандаа нэг сэтгэлээ илэрхийлээд байдгүй одоо сайхан ханаас чинь ийм гоё урам зоригийн сайхан мессеж ирлээ. Мессеж загтал ирлээ. Тэгээ одоо тэрийг нь өмнөөс нь би танд хүргэж өгж байна. Тэгээ сайхан энэ загтлыг хүлээж авч урам зоригоор дүүрэн байгаасай гэж хүсэж байна. Тийм ил илэрхийлэхгүйсэн ч гэсэн манайхан чинь дотроо ингээд шатаал дүрлзээл нөгөө цээжин дотроо галаад дүрлзүүлэл тэгэл явж байгаа шүү дээ гэд. Тийм. За тэгээ та бүхэндээ амжилт хүсье. Тийм сайн сайхныг хүсье. Баярлалаа. За ингээд нэгдүгээр группийн уншлага өндөрлөж байна. Oh. Wow. За одоо 2 дугаар группийн уншлага. За 2 дугаар групп маань шар шувуунуудыг сонгосон байх учиртай. Шар шувуу тэгээ капибарууд тарот үзэр өөр уншлагаа уншина. За эхлээд Romance and Love хүзрөөс за 2 дугаар группийнхэнд зориулсан хайртай хүнээс нь хайрын захидал мессеж сэтгэлийнх нь үгийг илэрхийлсэн картыг гаргаад өгөөч. Хайртай хүнээс нь хайрын захидал. Yeah, baggage, hide away. Emotional baggage can weigh down relationships and pocket. Make time. За хамт байх газрыг бол бүрдүүлэх хэрэгтэй гэж шүү бас сони мессеж гарч ирж байна. За 2 дугаар группийнхний сонгосон хайртай хүнээс нь хайрын захидал мессеж окей. Finance and career гэж юм гэсэн байна. За soulmate гэж шүү. Soulmate. За тэр хүний хувьд таныг soulmate гэж бодож байгаа юм байна шүү.
байх магадлалтай байна шүү. За шүү. За 2 дугаар группийнхэнд хайрын зөвлөлт мессеж өөр хүзрээс өөр картнаас За одоо тарав төзрөөсөө хүзрүүдэд ирдэг. За тэр хүн маань 2 дугаар группийнхний хайртай тэр хүн маань хайрын загтал бичээ гэвэл одоо юу гэж хэлэх нь вэ? Юу бичмээр байна? Одоо сэтгэлээсээ хэлж чаддаггүй үгээ үзрээр дамжуулаад илэрхийлээд өгөөч гэж капибара төзрөөсөө гуйж байна. За 2 дугаар группийнхний хайрын загтал. Вау, Knight of Cups гэдэг шууд жинхэнэ энэ нэг тийм залуу бага залуу усуд үзэх магадлал нэлээд өндөр байх гад байх шиг байна. Ерөнхий үзрийн тийм гаралт юмыг харахад бол тийм. 1-р группийнхэн маань удаан жил хамтдаа амьдарч байгаа. Яг хань сайхан хань ээжлийнхэн тухай байх шиг байсан уншлага маань одоо энэ эсрэгээрээ бага залуу улсуудын энерги орж ирж байна шүү тий. За 2 дугаар групп тий. Хөрхи. Хүний одоо нэг сэтгэлийн харьцаач одоо залуу хүн байна уу, хөгшин хүн байна уу, одоо ерөөсөө ямар ч хамаа байхгүй нөгөө хайр, сэтгэл гэдэг юм дээр бүгдээрээ л адилхан нөгөө нялах. Тэ? Нөгөө хайр гэдэг юм чинь үнэн байдаг учраас яг хүний нөгөө нэг сэтгэлийг үнэхээр ингээд одоо тий тогтлуулдаг, шархлуулдаг одоо ерөөсөө тийм болохоор хэдэн настай ямар амьдралын туршлагатай бүр яадаг мундаг хүн байх нь ч ерөөсөө ямар ч хамааралгүй байдаг нь хамгийн нэг тийм одоо юу гэх юм хайр гэдэг юмны говийн тэр юм да тийм ялгаа нь. За эцэст нь айгүй хөөрхөн үзэр гарч ирсэн дүнхээр баярлж байна. За би ч одоо ингээ хөзрийнхээ уншлагыг уншихаараа одоо нөгөө хөзрийнхээ уншлаганд ороод яг адилхан одоо өөр догтлол эсвэл одоо өөрөөгөө гониглаад явцдаг хүн л дээ. Одоо яалч уншлага ингэж яг нэг сэтгэл рүү орж ирдэг болохоор тэгээд идэв юм аа. За манай энэ хэд маань болохоор яг юу вэ гэхээр нэг тийм бага залуу улсууд гэдгийг бол түрүүн хэлсэн байгаа. Тэгээд ер нь нэг тийм хамтдаа байх, цагийг хамтдаа өнгөрөөж тийм тогтоо тухтай газар байхгүй. Ягаад гэвэл энэ одоо нэг мөнгө санхүүгийн байдал нэгдүгээр, хоёрдугаарт энэ бага залуу улсууд мэдээж л одоо аав ээжийнхээ гэр оронд амьдардаг байгаа. За тэгэл гараал уулзах гэхээр одоо манай монголч тухтайхан суугаад нэг цэцэрлэг төрүүлэн байсан ч нэг одоо нэг тийм сайхан тогтоо тухтай газар сууж байгаа нэг 5 үг ярилцаад нэг гар хөлөө барилцаад нэг хөөрхөн суугаад ингээд нэг тийм одоо нэг тийм боломжтой газар хүртэл маш ховор штэ одоо үнэхээр тийм байдаг болохоор энэ хүмүүс нэг тийм хамтдаа сайхан тогтоо тухтай суучих тийм гоё газар баг нэг байдаггүй юм шиг гаргаж ирж байна л да хөрхи. Тэгэхээр энэ бага залуу оюутан залуу улсууд одоо байга гэхэд дээр нь нас ерөөсөө энд хамааралгүй л яг үнэндээ тухайн нөхцөл байдал нь хинч тийм байж болно. Одоо хүүхдээ ээж хүн байлаа гэхэд одоо хэн нэгэнтэй яриас өгөхөр хүүхдүүдээсээ санаа зовоод одоо ярьж чаддгүй гэртээ оруулж ирээд нэг 5 үг яриас уучих чаддгүй нэг тийм нөхцөлж бас байж болно шүү дээ ер нь. Тэгвэл нэг тиймэрхүү байдал байна. Ерөнхийдөө энэ хөзрийн уншлага юу хэлэх гээд байна вэ гэхээр хоёулахна хамтдаа тухтай яриа суучих тийм газрыг одоо нэг бий болгохыг хүзэр бол ингээд хэлж байгаа байхгүй. Тийм тэр юу хэлж өгнө гэхээр би хүзэр хэлж байгаа юу яг та нарын таны хайртай хүн та хоёрын хүслийг илэрхийлээд байгаа байхгүй юу? Хүслийг чинь хүзэр хэлээд байгаа юм бол байхгүй. Хүзрийн адвайс ч юм уу зөвлөгөө бол ерөөсөө биш. Тэгэхээр
Та хоёрын хувьд хамгийн чухал хүсэл чинь байгаад ах шиг байна. За тэр нь тэгэхээр ингээл за одоо юу гэдэг нь за буудлын өрөө за эсвэл нэг кафе баарнд эсвэл нэг хоол ундны газар тийм ресторанд ингээд сууж байгаа гэхээр дандаа мөнгө санхүү нөлөөлөд байдаг одоо тийм мөнгө санхүүчдод нэг газар ороо суухад ороо ээж өчтөж нөө мөнгө орно. Тэгэл ингээл иймэрхүү байдлаас нэг тийм гоё одоо юу гэх хамт байхад жоохон хэцүү нөхцлүүд бас байдаг. Байгаа л да хүн бүхэн хинт ч байгаа тийм ер нь бол тэг. За тэгээд тийм газрыг үнэхээр хүсдэг гэсэн. Тэгээд танд энэ хүн маш сэтгэлд чинь дотно бүр маш ягаад гэвэл бүр ингээд нэг сүнснээсээ татагдаад байдаг. Та үнэхээр одоо энэ хүнтэй зүгээр ингээд 5хан хором хамт байхад хүртэл бүр үнэхээр ингээд нэг соромжтуулж байгаа юм шиг, ховстуулж байгаа юм шиг их татагддаг. Магадгүй тэр хүний чинь харагдах царай байдал юм өөр хин нэгэн харуул өө чи одоо яаж ийм хүнтэй ч гэдэг юм одоо энэ дэр насны зөрүүч ямар ч хамаахгүй одоо эсвэл хоёулаа баг залуу байх ч хамаахгүй эсвэл хин нэгний одоо тэр нэг карьер те санхүүгийн карьер мэрээр нэг нь ажилтаа нэг нь ажилгүй одоо энэ минь ч ямар ч хамаагүй гэсэн үг. Тэгээд үнэхээр маш ихээр хүчтэйгээр татагддаг тийм таталцал нэг сорон шиг татагддаг таталцал. Та хажууд нь байхад тэр хүнээс нэг юм хүсгүй ирнэ зүгээр хажууд нь байж хат асар ихээр тайвширдаг гэсэн үг. Маш их. Хүнд нөгөө нэг ингээд зүгээр л нэг хажууд нь байгаад ямар нэг хүн байдаг шүү дээ. Тантай их ижил төстэй таныг маш ихээр ингээд нэг ойлгодог. Бараг таныг бараг нэг айхтар юм яриаггүй байсан ч ерөнхийдөө юу хүсэж байгааг ч ойлгодог. Тийм хүн ч байх гэдэг. Тэгэхээр энэ харьцааг яг юу гэдэг нь байгаа л ихэд одоо нэг сайхан ингээ одоо юу гэх нэг уулын дагаар салхинд хамтдаа зүгээр нэг алхаад ирэхэд хүртэл үнэхээр асар их аз жаргалыг өгдөг тийм харьцаа гэсэн үг. Болж л өгвөл нөгөө хамтдаа байх цагийг л ингээ жоохон ч гэсэн ингээ нэмэгдүүлэх хүсэл бүр ингээ асар их байна л гэсэн үг. Та хоёр тойлонд чинь. Гэвч нөгөө нөхцөл байдал болохоор тэр мөнгө санхүүч нөлөөлөл байх газар ч байхгүй болвол ингээ нэг тиймэрхүү харьцааны чинь таны хайртай хүн байна гэж. За, одоо тэр хүнээс чинь хайрын мессеж авъя. Тий, хайрын мессеж. Тэр хүн бол танд хайртай шүү гэж. Би чамд үнэхээр хайртай. Гэхдээ нэг юм байна. Энд ингээ хөдөлж чадахгүй. Яагаад гэвэл ингээд хөдлөх гэхээр энэ амьдрал нэг баланс тэнцвэрээ олж чадахгүй байгаа байхгүй юу? Одоо ингээд дагуулаад гараа бас нөгөө мөнгө санхүү нөлөөлөл. Ингээл нөгөө нэг ганц хөл дөрөө зогсцсон байгаад байгаа. Тэ энэ дэр чинь баттай хоёр хөлөөрөө зогсоод ингээд нөгөө нэг тэнцвэрээ олох хэрэгтэй байгаа байхгүй юу? Гэтэл ингээд би хичнээн чамд ингээд маш их хайртай байсан ч гэсэн хоёулаа хоёр хөл дөрөө баттайгаар зогсох юм боломжийг ингээд олж гаргаж чадахгүй байгаа. Одоогийн миний энэ нөхцөл байдал намайг өөрийг минь бас чамааг минь маш их шархлуулж байна гэж хэлээд байгаа энэ хүний чинь загтал дээр. Одоо нөгөө нэг яг ингээд хэлэх юм бол энгийн одоо нөгөө нэг надад сэтгэлээс өөр юм одоо чамайг хайрлах сэтгэлээс өөр юм надад алга байна. Энэ байдалтай одоо өөрөө айгүй бас нэг ингээд сандраад байгаа байхгүй ингээд. Хүсэл нь тийм биш ингээд чамтай ингээд хамт гарч ороод ингээд бүх нөхцөл орчныг бүрдүүлээд ингээд хамттай байхыг хүсэж байгаа хүсэл минь сэтгэл минь үнэн шүү. Гэвч чинийхээ төлөө одоо ингээд нөгөө нэг үйлдэл хийгээд ингээд нэг бүхнийг ингээд зохицуулж чадахгүй байгаа тийм. Байдал минь чамааг минь ч намайг ч бас ингээд нөгөө нэг шархлуулж байгаа шүү. Маш их шархлуулж байгаа шүү. Тэр хүний сэтгэлийн загтлан жаамд ингэж иргэд. Тэгээд би энэ дээр одоо яг одоогийн байдлаар ингээд юу ч хийж чадахгүй байгаадаа үнэхээр ингээд надад айгүй маш хэцүү хүнд байна. Зарим хүмүүс энэ нэг 3 дахь харьцааны эсвэл хин нэгний их нэртэй нөхөртэй өөр хүний нэг тийм хүмүүс бас магадлал маш өндөр байна шүү тийм юм. За тэгээд маш хэцүү хүнд байна шүү.
Тэгээд алста тийм ээ. Алсын холын юудаа тий нэг ирээдүйдээ зарим хүмүүсийн хувьд одоогийн өөрийн байгаа энэ амьдралаа нэг талд нь ингээд зэгцэлчгээд тэгээд чамтайгаа хамт байна гэж хэлж байгаа улсууд жоохон хэрэг нас биеийн төрцөн арай нэг өөр харьцаатай байгаа улсуудад бол тэгэж хэлээд байна. Тийм загтал. Энийг нэг бол их бага залуу улсууд, нэг бол 3 дахь харьцааны улсууд сонгож үзэх магадлал маш өндөр байна. За. Тэгээд энэ амьдралд нөгөө баланс тэнцвэрээ олж чадахгүй байгаа байдал нь чамайгч намайгч гэдэг байгаа шүү дээ. Бас өөрөө ч бас энэ хүн чинь бас зовоод байгаа байхгүй юу? Тэгээ чамаас ингэж хол ингээд хайртай хэрнээ хол тусдаа нуруугаа харуулад ингээд өдөр тутамд ингээд нэг уулзсан ч гэсэн ингээд салаад явах нь надад айгүй ингээд надад ч чамд ч айгүй ингээд гоник төрүүлдэг маш хэцүү байна. Тийм болохоор энэ дээр одоо нэг аль нэг талдаа ингээд шийдвэрээ гаргаад чамтайгаа бүр ингээд мөнхийн ингээд хайртай хамт байнга ингээд хамтдаа ингээд хайрлаад хинээч санаа зовхгүй, юунаас санаа зовхгүй, хинээч зовоохгүй ийм нөхцөл байдалтай байхыг ёстой нэг хэрэг одоо нэг бурхан таалдаг бол тийм бурхан хэрэг ингээд таалдаг тийм зам мөр заяанд өмнө байгаа болов тийм чамтайгаа хамт байх өдөр ирнэ гэдэг. Тийм сэтгэлийн үг мессежийг хэлхийг хүсэж байна л да тийм. За энийг бол дүнгийн сая хэлсэн үг мессежийг бол 3 дахь харьцааных нь голдуу зориулаад хэллээ. За 2 дахь нэг сонголт байгаа. Энэ бага залуу хүүхдүүд байгаа. Хамт байх гад байж чаддгүй одоо ингээд нэг аав ээжийнхээ гэрт амьдардаг тийм боломжгүй уулзаал ингээд байх боломжгүй яг өөрийнхөө миний soulmate гэж бас боддог. Sorry. Буруу олгоор шүүс орж ийнэ дөө. Нэг хоолцаараа гэдэг шиг их л амттай юм гэдгийг тийм. За. Тэгэхээр тэр 2 дахь харьцааны биш тэр нөгөө бага залуу хүүхдүүдийн хувьд болохоор би чамдаа хичнээн хайртай ч гэсэн одоо ингээд энэ дээр ямар ч үйлдэл хийж чадахгүй байгаад ингээд намайг үнэхээр уучлаарай гэж байгаа байхгүй юу тий. Одоо нэг тэгээд магадгүй зарим нэг хэсэг нь ингээд гатгшаа ингээд нэг 2 оюутан залуу хүүхдүүд байлаа гэхэд нэг нь ингээд гатгшаагаа ингээд сурахаар явлаа. Тий? Сурахаар явлаа. Аргагүй ирэхэд ингээд хайртай ч гэсэн чамаагаа шаргалуулад өөрийгөө ч шаргалуулад чамаасаа салаад холдоод явлаа. Тэгтээ одоо энэ нөгөө тий ёстой түрүүн бас ахаал хэлсэн. Энэ хувь заяанд минь багтж байгаа бол эргээд чамтайгаа би хамтдаа байна би чамдаа хайртай шүү гэж хэлж байгаа. Энэ удаа холдоод салаад явхаас өөр аргагүй магадгүй сурж боловсруулахын төлөө нэгээ орхиод явж байгаа боловч тэ энэ хайр сэтгэлийн харьцаа минь тэ хаана байсан ч одоо ингээд нөгөө сэтгэл минь чамтайгаа тийм би энэ бол байлаач сэтгэл минь чамтайгаа хамт шүү. Одоо чи миний бүр өстө цорын ганц хайр шүү. Lovers үзрэг байхгүй юу? Хайртууд хосууд гэсэн. Чин сэтгэлээсээ хайртай хосуудыг илэрхийлдэг үзэр байгаа. За ийм уншлаг болж байна. Айл нь байсан ч гэсэн би тийм одоо энэ бурхан таалдаг бол чамтайгаа хамт байхыг одоогийн энэ харьцаагаа тийм ингээд нэг одоогийн нэг харьцаагаа ингээд нэг талд нь тийм нэг талдаа болгоцсны дараа гэж чамтайгаа алс холын ирээдүг харах өдөр ирнэ гэж хэлүүлж байгаа тийм хайрын цагтл бичиж байгаа нэг хэсэг хүмүүс байна. Эсвэргээр энэ чамдаа маш хайртай ч гэсэн ирээдүйнхээ төлөө одоо хоёлоо жоохон төр салаад эргээд мөнгө санхүүгийн тухайд энэ балансаа олсон өөрийн гэсэн тийм нэг амьдралаа аваа явуучих тэнцвэрээ олсон хүн болохоор чам дээрээ ирнэ гэж байгаа хүмүүс бас байна. Тэгээд явах одоо тэр тэгж хилээд явах гэж байгаа улсуудад одоо
хүсэл нь юу вэ гэхээр айл болох хамтдаа тогтоо тухтаа хамтдаа цагийг өнгөрүүлэхийг маш их хүсэж байна гэж. Тэгэд өөрийнхөө санхүү, карьерийн төлөө хэсэг чамаагаа орхиод явах нэ гэж байгаа байхгүй. Хэсэгдээ чамаагаа орхиод явах нэ. Алс холынхоо ирээдүйн төлөө мөнгө, санхүү, карьерийнхаа төлөө чамаагаа хэсэг орхиод явах нэ. Тэгээд өстөө нөгөө бурхан таалсан харьцаанд бид эргээд ингээд баяртайгаар уулзнаа гэдэг. За 2 дугаар группийнхний маань уншлага ийм байна. Одоо нэг үнэхээр л одоо яалтчгүй л нэг сөүл медиа харьцаа гэдэг чинь бүр үнэхээр ингээд ёстой сорон шиг татагдаад хамт байхад хормын төдөд ингээд асар их тайвширлыг өгдөг. Бүр ингээд нэг эдгэрэл дангаалтыг өгж өгдөг тийм харьцаа байдаг байхгүй юу? Та тэр хүнээс нэг айхтар ингээд юу ч хүсэхгүй зүгээр л ингээд харьцагт нь хоёр хүн үг хэлэхэд нь хүртэл чиний ингээд нэг зүрх сэтгэлийн бүх ингээд шарах сорив одоо юу гэдгийг тэр бүхнийг ингээд нэг эдгэж ангаагаад ингээд нэг өстой нэг эмч шиг сэтгэлийн эмч шиг байдаг тийм сөүл медиа харьцаа бол тэгэхээр ихэнх улсууд маань тийм хүмүүс тийм үзэж явах шиг байна да. За ингээд 2 дугаар группийнхан маань багаас их сайхан хайрын загтал мессеж хүлээж авсан бахаа гэж хэдэж байна те. Ямар ч гэсэн тэр хүн танд үнэхээр хайртай л юм байна. Тэг хүмүүсийн амьдралын цаг хугацаа мөчтэй. Нөгөө хэцүү үе байхад хамтдаа жаргалтай байх үе байгаа болохоор тэг ямар ч гэсэн ирээдүйд нь хайртай хүнтэйгээ хамтдаа аз жаргалтай сайн сайхан байх цаг хугацааг хүсэн өрөөё гэд. За тэгээд 2 дугаар группийнхний маань уншлага өндөрлж байна. За уншлага сонссон танд хэлээ. За тэгээд энэ би энэ дундуур энэ хөзрөө хурааж явах хоорондоо нэг зарын чанартай гэдэг шиг ер нь энэ манайхан хувийн уншлагаар би зөвхөн хөзрийн мэрэг хийдгүү ингээд нөгөө коучинг маягийн тийм хүн нэг ингээл нэг өөрийнхөө сэтгэлийг хинт ч ярьж чадахгүй нэг юм асуудлуудаа надтай айгүй хуваалцдаг шүү. Тийм хуваалцаад тэгээд би нэг яг нэг сүнслэг чиглэлийн одоо яг ийм цаг үед яасан дээр вэ гэдэг талаас нь ер нь бас нэг тийм зөвлөгөө өгөөд тэгээд явдаг. Тэгээд тийм хүмүүс бас нэлийн үйлчлүүлэгч нар маань байдаг. Одоо нөгөө нэг өстой за өстой одоо тантай л холбогдоод өстой айгүй гоё сэтгэл минь онгоогод нэг гоё ингээд ирээдүйд юу хийн өөртөө ихтэй ирээдүйд бүр ингээд нэг тайван байж чадахгүй байсан сайхан болчлоо шүү гэд ихэнх улсууд маань тэгж идэгин. Тэгэхээр миний нөгөө энержи маань өөрөө жоохон healing energyтэй байхгүй юу? Тийм. Нөгөө өгөгдөл маань тийм healing гэхэр чинь эдгэрэл дангаалтын тийм хүнийг таавшруулах тийм чиглэлийн энержитэй хүн байгаа. Тэгэхээр зөвхөн мэрэг гэхээсээ илүү тийм талаараас холбогдож болдог шүү гэж хэлмээр энэ. За ингээд 3 дугаар группийн уншлага эхлэе. За My Melody картаас мессеж авнаа өнөөдөр 3 дугаар группийн мессеж. За эхний ээлжинд яг яах вэ гэхээр 3 төрлийн Oracle хайрын мессеж картуудаас 3 төрлийн хөзрөөс мессежүүд авчихна эхлээд. За 3 дугаар группийн зориулсан хайртай хүнээс нь хайрын мессеж загтал авъя. Хайрын мессеж загтлыг авъя. За энд эргээд гараад ирчлээ тийм. Secret гэдэг Twin Plum гэж юм бас л их учир утгатай учирсан л гэж боддог хүн байна шүү тийм. Бас тэгээд нууц харьцаа шиг Secret гэж гарч ирж байна. За тэгэхээр хөзрийн уншлага зөвхөн тэр Secret гэсэн ганц хөзрөөр бол илэрхийлэгдэхгүй.
За. Нураад бүгдийн тараагаад тий. Энэ хүчрээр чинь healing connection гэж юм бас их сум. За гэвэл ерөөсөө тийм нууц харьцаа байх магадлал ер нь тун өндөр болоод явчлаа шүү тий. За шүү. Holiday гэдэг карт. За амралтын өдрүүдээр тий хамтдаа цагийг сайхан өнгөрүүлье гэдэг тохирцсон бас нэг уулздаг улсууд байгаа явах магадлал өндөр байна. За 3 дугаар группийнхэнд маань зориулагдсан хайртай хүнээс нь хайрын мессеж карт авъя. Хайрын мессеж карт. Жох ишлэлнэ. Wow, new love. Шинэ хайр гэсэн. За одоо тарот хөзрүүдээсээ за хайрт 3 дугаар группийнхний хайртай бодож байгаа тэр нэг хүнээс нь хайрын загтал мессежүүдийг гаргаж болж хайрын загтал мессеж. За нэгэн залуу өөрт чинь одоо үнэхээр одоо саяхан учирсан тий нэгэн залуу өөрт чинь үнэхээр одоо их маш ихээр сэтгэл татагдаж байгаа шиг байна да. Одоо нэг хүний сэтгэл ч одоо хүчтэйгээр татагдаад байх ч одоо яалтай байлээ гэдэг шиг нэг тийм ээ. Гайхамшигтай. За энэ бол үнэхээр хүний нэг хайрыг булаачлаа тий. Хүний нэг хайрын сэтгэлийг бүр үнэхээр булаан эзэмдчихлаа да одоо өөртөө. Үнэхээр гоё онцлог болох төлөвтэй байна. За энэ дэр байж байгаа одоохон нэг энэ нэг хөзөр дээр юм тавихгүй бол бас энэ чинь YouTube чинь бас одоо хаачдгийг юм гэсэн. Хаачдгийг юм лээ бас ингэсгээ тавьчихна. За энэ харьцаа бол одоогийн байдлаар магадгүй нууц харьцаа байх магадлал байна. Гэхдээ энэ бол үнэхээр магнит шиг бас ингэж хүчтэйгээр татагдаж байгаа. Өөрийнхөө одоо ингэж энд яг яаж байна гэхээр энэ бие сэтгэлийн энэ хүрэлцэл тгээсээ маш их одоо healing connection аваад байгаа байхгүй юу? Та саяхан учирсан хин нэгэн тэр залуу ч юм уу те хин нэгэн бүсгүйтэй ингээд уулзраад маш их хүчтэй соронц шиг татагдаад тэр хүнтэй ямар нэгэн байдлаар энэ романс үүсгэхээр те харин романс үүсгэхээр та тэр хүнээс яг юу мэдрээд байгаа гэхээр маш их healing energy healing одоо эдгэрэлтийн ангаалтын бүр ингээд таны биеийг сэтгэлийг ингээд бүр нэг бүх юм одоо нэг юм тайвширлаа гэдэг шүү дээ. Хүн чинь ингээд биеэ барьчаал чангарчаал одоо ингээд явдаг бол энэ хүнтэй байхаар бүхэл бие ингээд нэг сулраад бүр ингээд юунд ч санаа зовхгүй болоод бүр бие сэтгэлийнхээ хувьд шүү. Бие физиологийн хувьд ч бүр тэр таныг маш ихээр ингэж healing хийж өгч байгаа гэсэн. Эдгээж өгч байгаа гэсэн. Эдгээж ангааж өгч байгаа. Та энэ хүнтэй байхаар одоо яг яаж байна вэ гэхээр яг л нэг өөрийнхөөрөө байж чаддаг. Яг өөрийнхөөрөө. Одоо нэг жишээ нь ингээ хамт ингээд байлаа гэхэд ичдэггүй, санаа зовдггүй
Тэгээ ер нь яг л нэг тийм маш өөрийнхөө таныг маш өөрийнхөө чинь байлгадаг хин нэгэнд та тийм холбоотой болсон байх шиг байна тийм. Энэ бол үнэхээр хүнд маш их чухал харьцаа шүү дээ. Яаж юм гэхээр тэр бүх сүнснээс чинь таныг ингээд өмнө эдгээгээд байгаа байхгүй. Ангаагаад өмнө нь та магадгүй өөр харьцаанд одоо ингээд өөртөө итгэлгүй болчихсон байсан. Өөрийгөө одоо ингээд нэг жоохон дутуу үнэлдэг болцсон байсан. Гэтэл энэ хүн таныг яаж вэ нөхөр үнэхээр биеийг чинь сэтгэлийг чинь физиологийг чинь бүх юмыг ингээд нэг гоё өөртөө итгэл хүн ингээд энгийн нэр ярихад ингээд хамаг биеийн булчин чангарцсан явж идэг бол ингээд яах гэд ингээд нэг хүн нэг ингээд ундаг үздэг гэд ингээд нэг шаар юу гэдэг лээ шаарны хийн гарсан шаар шиг тий хийн гарсан шаар шиг гэдэг нэг яг тийм гоё айгүй их релаксыг өгдөг гэсэн. Дараа нь би хөнгөрсөн, сэтгэл хөнгөрсөн, тий маш гоё өөртөө итгэлтэй болсон. Яг тийм байдлыг танд өгдөг хин нэгэн таны бодож байгаа хайртай тэр хүнээс чинь танд хайрын захидал ирж байна гэж. За тэр хүн бол таны хувьд тэгэхээр тэгж хэлэхээр та хинээс хайрын захидал ирж байгааг нь мэдээж танд ойлгомжтой болж байгаа байх. За тэгээд тэр хүн юу гэж хэлж байгаа нөхөр гоё амралтын өдрүүдээр хамт гарьяа. Тэг амралт зохиолгын газар очиё. Тийм ганц нэг юм пив мэв ууя. Гоё ундаа юу чамаатай юу те ингээд зэмдээ хамтдаа цагийг сайхан өнгөрөөё гэж байгаа байхгүй юу? Тэгээд нэг юм бүр дотоод сэтгэлээс ингээд ярилцъя гэдэг юм бүр дотор талаа уудлаад ингээд сайхан ярилцъя. Энэ хүний хувьд ч гэсэн ингээд та ингээд нэг шинэ хайр байгаа байхгүй юу? Таны хувьд ч тэр тийм шинэ хайр. Ингээдлээ одоо ингэж тохирдог одоо хүмүүс бол угаасаа энэ ер нь маш ховор штэ тий? Маш ховор. Хин ч хизээж тэгж энэ хүн болгонтой юм байж чаддаггүй тий? Тэгэхээр ингэж гоё healing energyтэй ийм хүн бол үнэхээр нэг амьдралд олдсон бэлэг байхгүй тий? Тийм болохоор ингээд хоёулаа ингээд нэг бүр дотроос ингээд сэтгэлээсээ ингээд бие биений ойлголцож ярилцъя гэж ингэж танд нэгсэндээ хэлхийг хүсэж байна тэр хүнд. За тэр хүнээс танд хайрын загтал ирлээ. Тэр хүн танд яг юу хэлэх вэ гэхээр чамайг бол маш үзэсгэлэнтэй маш гоё одоо энэ өөрийнх нь амьдралд ингээд тийм гинтэл маш хурднаар ороод ирчихсэн. Гинт одоо нэг юу гэх юм гинт ингээд нүдний өмнө гараад ирчихсэн. Бүр ингээд нэг тий. Бүр өстө нэг хажуугаар нь гараад өнгөрхийн арга байхгүй. Одоо гинт газар доороос гараад ирсэн юм шиг өөрийнх нь нүдний өмнө бүр ингээд өөр юм харах боломжгүй болтол нь гарч ирсэн. Тийм гоё үзэсгэлэнтэй одоо өөртөө итгэлтэй гайхамшигтай гоё эмэгтэй шүү гэж хэлэх гээд байна. Энэ хүн чинь эмэгтэйчүүд маань үзэх магадлал маш их өндөр байх гэдэг шиг байна. За тэгэхээр эрэгтэй хүн байсан ч гэсэн та тэр өөрийнхөө хүүсэнд зөрүүлэл ойлгоод явчаарай тий. Яа гэвэл энэ дээр юусаа дандаа эмэгтэй хүнийг илэрхийлсэн, эмэгтэй хүний хатан, эрхэмсэг байдал, зөн совинтой, эмэгтэйлэг ийм хайрыг илэрхийлсэн үзрүүд маш ихээр гарч ирсэн байгаа учраас эрэгтэй хүнээс танд ирж байгаа манай гоё бүсгүүчүүд олж сонгож байгаа уншлага болоо гэж хэлэх гээд байна. Тэгээд өөртөө чинь байхад одоо ингээд үнэхээр нэг юм дүүрэн гоё мэдрэмж өөр одоо бүр юу ч харах, хаашаач харах хүсэлгүй хамтдаа байхад амьдрал нэг өнгөлөг, аз жаргалтай бүр ингээд ерөөсөө нэг одоо юу гин энэ тэнгэрт байгаа энэ хайрын аягнууд байгаа байхгүй. Тэгэхээр өөрийнх нь сэтгэл ч гэсэн яг нэг тэнгэрт гарсан юм шиг юм гоё хөнгөн нэрхтээ маш гоё байдаг шүү гэж хэлэх гээд байгаа юм байна. Тийм загтал бичих юм бол тийм та бол үнэхээр үзэсгэлэнтэй та бол үнэхээр миний амьдрал зүгээр ингээл гараад ирчихсэн маш хурдтайгаар орж ирээд одоо бүр өөр хаашаач юуч харах өөр тийм хараа ийм олон тийм хаашаач харах боломжгүй бол тийм хайрыг надад авчирсан амьдралаас ирсэн тийм амьдралын энэ олон гоё бэлэг сонголтуудтайгаа хамт ирсэн одоо маш үзэсгэлэнтэй, маш хайр дүүрэн бүр ингээд нэг хайр дүүрэн бүр хайрлахгүй байхын аргагүй хайр дүүрэн бүсгүй шүү гэж.
заримдаа энэ дээр яадаг вэ гэхээр өөрөө эргэлздэг гинэ. Би бас заримдаа ингээд үнэхээр ийм хүн намайг ингээд хайрлаад надтай миний амьдралд учрлаа гэж юу гэж бодохоор би үнэхээр ингээд заримдаа эргэлздэг. Нэг гэсэндээ итгэж яддаг гэдэг аахгүй юу? Ийм гоё бүсгүй, ийм гоё хүн миний амьдралд гараад ирсэн гэж юу гэдэг дээр би үнэхээр эргэлзэх үе надад байдгаа гэж хэлж байна. Гэхдээ айгүй тийм ер нь их зүүн совинлог, үзэгсэлэнтэй, эмэгтэйлэг бүр ерөөсөө таныг одоо энэ эмэгтэй хүнээ байж болох айгүй гоё төгс хэлбэр гэдэг аахгүй юу? Тэгээд бас дээрэс нь маш бүтээлч, маш бүр ингээд ерөөсөө энэ магтах үгөө олохгүй байна л да энэ хүн таныг. Гэхдээ энэ амьдралд энэ хүн танд та ирсэн нь бүр үнэхээр одоо шүү дээ нэг энэ хорвоогоос нэг нүгдэглээ тэнгэрээс унж ирсэн бэлэг шиг л энэ хүнд санагддаг гинэ та. Таны хайр танд загтал бичиж байгаа тэр хүний хувьд та бол тэгээ өөрийнхөө энэ их азтай ийм байгаадаа заримдаа энэ нэр худлаа биш байгаа даа гэж бодож эргэлздэг. Заримдаа энэ ингээд одоо би нэг юу гэх орхихгүй хаягдчихгүй гэж бодохоор ингээд бас ингээд нөгөө цаашаа яахаа мэдэхгүй болох үе надад бас байдаг шүү. Тэгээ энэ амьдралд ийм олон гоё сонголтуудыг өөртөө чинь ингээд учирснараа өөр амьдралд нь маш их юм өнгөлөг, маш их олон боломжтой юм шиг ингээд санагдаж байгаа гинэ. Ерөөсөө л энэ хайраар энэ ертөнцийг, энэ амьдралыг, энэ өөрийнх нь амьдралыг бүр ингээд дүүргээд өгж байгаа хүн гэж таныг хэлж байна. Магадгүй энэ харьцаа нь одоохондоо жоохон нууц байж магадгүй шүү. Тийм нууц байгаа бах. Тэгээ маш ихээр хүчтэйгээр ингээд татагдчихж байгаа. Тийм одоогоор ингээд хоёулаа энэ харьцаагаа нэг хамт байдаг энэ харьцаагаа жоохон нууцлахыг хүсэж байгаа. Та тэгж хүсэж байгаа гэж магадгүй тийм. Гэхдээ энэ бол энэ амьдралаас тэр хүний хувьд ирсэн өстой итгэж чадмааргүй гайхамшигтай гоё бэлгээ гэж танд тийм хайрын загтал илгээхийг хүсэж чинь тэр хүний хувьд бол та бол дөрөс ингэ цоо шин хайр гинэ. Танд ингээд одоо бүр ингээд өвдөг сөхрөөд та айгүй юм ихэмсэг тэгсэн хэрнээ энгийн худлаа хэв маяггүй хэрнээ эмэгтэй хүний нэг тийм маш гоё төгс хэлбэртэй төгсөл эмэгтэй хүн одоо ёстой нэг ийм л байвал төгс гэж боддог одоо тийм одоо юу гэх юм бодол үзэмжээс нь одоо бол та бол бүр ингээд бүр давчсан гоё хүн гинэ. За энэ хүн танд ийм гоё хайрын сэтгэлийн танд ингээд урам зориг өгөх маш их гоё тийм сэтгэлийн үгээ энэ загтлаар дамжуулж одоо миний хідэн таарууд хүзрүүдээр минь дамжуулж танд сэтгэлээ илэрхийлж байна. За тэгээд та сэтгэлийг нь мэдээж хэн хэлж байгааг ойлгож байгаа бах тийм. Одоо тантай бүр юу хүсэж байгаа гэхээр дотоод сэтгэлээ ингээд нээгээд бүр илүү дэлгэрэнгүй нээлттэй ингээд харьцаа холбоотой байхыг хүсэж байна гэж хэлж байна. Эхний ээлжинд бол тэр хүний хувьд бол та бол зүгээр үзэгслэн гоо эмэгтэй хүний төгс төгөлдөр байдлаа л гэж хэлэх гээд. За тийм хэмээг за миний хідэн тааруу хөзрүүдээр дамжуулаад танд ийм гоё хайрын загтал илэрхийлээ. Танд бол ерөөсөө соронц шиг татагддаг гинэ. Та бол өөрийг нь ингээ ерөөсөө соронц шиг татдгаа гэж хэлж дээ шүү. Тэг заримдаа бүр энэ худлаа байх вэ, энэ зүүд байх вэ гэж бодож өөртөө эргэлзэх үе бас надад байгаа гэдэг юм аа бас танд тий загтлаараа дамжуулж хэлж илэрхийлэхийг хүсэж байна. За ингээд 3 дугаар группийнхан маань үнэхээр аз жаргалтай, үнэхээр гоё хайрлагдсан бүсгүй байна. Тэгээ хайрлагдсан бас залуу байна. За тэгээд та бүхэндээ одоо хүн нөгөө хайр дүүрэн, сэтгэл дүүрэн байх юм бол энэ хорвоо дэлхий чинь өөрөө дүүрэн аз жаргалтай шүү тий. За тийм болохоор хорвоо дэлхийг ганц өнгө оруулж хүнд итгэл урамшуулал одоо нэг өгчөөдөг ганц юм нь хайр гэж юм. Чин сэтгэлийн жинхэнэ хайр хэн нэгэнд хайрлагдахад амьдрал өнгө ордог тий.
хайрлагдж байгаа гэдгээ мэдсэн эмэгтэй хүн ямар гоё байдаг лээ тийм ээ. За тийм болохоор танд энэ хорвоогийн тийм хамгийн сайхан хайрыг, хамгийн сайхан аз жаргалыг тийм хайрлагдсан байгаа танд одоо үнэхээр баяр хүргье гэж хэлмээр өстэй. Ийм гоё баяр хүргье. Хин нэгэн ч гэсэндээ ийм гоё аз жаргалтай байгаасай гэж үнэхээр чин сэтгэлээсээ хүсэж байна. За ингээд энэ өдрийн уншлага маань үндсэндээ өндөрлөж байна. За уншлага сонссонд баярлалаа, талархлаа.